Хадагтай Жанины CNBC Mongolia студид тавтай барилна. Итали бол дэлхийн хамгийн нэр хүндтэй ихтэй сургуулиудтай орнуудын нэг. Тэгвэл Италийн боловсролын тогтолцоо өнөөдрийг хүртэл үндсэндээ алдаагүй байгаагийн гол давуу тал нь юу гэж та боддог вэ? Урьсанд баярлалаа. Би эх орондоо Италид боловсрол судалгааны сайд хийж байсан хүний хувьд манай дээд боловсролын тогтолцоо олон улсын шинжтэй болох үйл явцдаа маш их хөрөнгө анхаарлыг зарцуулсан. Өөрөөр хэлбэл бусад орны их сургуулиудтай харилцаа нээж дээд боловсролыг улсын гадаад бодлогын нэг хэсэг болгох чиглэлд ажилласан гэсэн үг. Энэ нь зөвхөн Итали хэлээр хязгаарлагдахгүй өөр хэлээр сурч заах тухай ч асуудал юм. Мэдээж Итали хэл бол маш гайхамшигтай хэл. Энэ бол соёлын хэл мөн, түүхийн хэлч мөн. Гэхдээ манай залуус дэлхийн иргэн болж төлөвшөх нь маш чухал. Миний бодлоор энэ нь Монголын залуусд ч мөн адил хамаатай. Тийм учраас би энэ сайхан улсад ирж боловсролын тогтолцоог нь илүү олон улсын түвшинд нээлттэй болгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Баярлалаа. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун, мөн цахим технологи маш хурдцтайгаар хөгжиж байна. Энэ нь бид хэрхэн сурч, хэрхэн ажилдгийг ч өөрчилж байна. Тэгвэл өнөөдрийн ертөнцид сурагч оюутнууд хамгийн түрүүнд ямар чадвар, ямар чадамжийг эзэмших ёстой вэ? Сүүлийн үед хиймэл оюун боловсролыг өөрчлөх үү гэж их асуудаг болсон. Гэхдээ энэ нь өөрөө маш буруу асуулт юм. Харин зөв асуулт нь хиймэл оюун боловсролыг яаж өөрчилж байна вэ гэнэ. Учир нь энэ өөрчлөлт аль хэдийн эхэлчихсэн. Хэрэв бид энэ өөрчлөлтийг өөрсдөө зөв чиглүүлж чадвал хиймэл оюун нь сурах заах үйл явцын хамгийн том туслагч болж чадна. Харин эсвэргээрээ өөрчлөлтөнд өөрсдөө хөтлөгдөж болохгүй. Миний бодлоор Монгол улс хиймэл оюуныг боловсролын тогтолцоонд бодит үр дүнтэй нэвтрүүлж болдгийн сайн жишээ болж байна. Өнөөдөр бид энэ улсад сүүлийн 4 сарын турш хэрэгжүүлсэн чухал туршилтын төслөө өндөрлөхөөр ирээд байгаа юм. Манай Ipecta компани бол англи хэлийг 2 дахь хэл болгон сурахад чиглэсэн хамгийн том хиймэл оюуны платформуудын нэг. Энэ төсөөлд нийт 10,000 суралцагч хамрагдсан. За үүнээс 8-аас 12 дугаар ангийн 7,000 сурагч мөн 3,000 төрлийн албаагч оролцсон. Бид нэг зүйлийг маш тодорхой харсан. Хэрвээ хиймэл оюуныг ёс зүйтэй багш нартайгаа хамт сурагчтайгаа хамт зөв ашиглавал суралцах чанарыг бодитоогоор сайжруулж чадна. Энэ нөхцөлд бид англи хэлний чадварыг сайжруулсан. Тиймээс миний бодлоор хиймэл оюун бол боловсролын ирээдүйн хэсэг. Ялангуяа хувийн хөвшил компаниуд бидний төлөөлж байгаа энэ тал төр боловсролын төрийн тогтолцоод шин түншлэл, шин холбоо байгуулах нь маш чухал. Өөрөөр хэлбэл багш, суралцаагч, систем доторх хиймэл оюуны хэрэглээ энэ гурвын хооронд зөв тэнцвэр хэрэгтэй гэсэн үг үү? Боловсрол гэдэг бол хүний харилцаа, хиймэл оюун, багшийг орлохгүй. Харин заах, сурах арга барилыг өөр түвшинд дэмжинэ. Ipectад бид энэ асуудлыг яг ингэж харддаг. Мөн төр засагч яг одоо заах шин загвар, шин арга зүйд хөрөнгө оруулах ёстой гэж үзэж байна. Та бол багш, мөн бодлого боловсруулагчийн аль альныхан байр суурьнд ажиллаж байсан хүн. Таны туршлагаас харахад нэг улсын боловсролын тогтолцоо, урт хугацааны эдийн засгийн өрсөлдөх чадвар, инновацийн чадамжтай хэр нягт холбоотой вэ? Өнөөгийн ийм ээдрээтэй геополитикийн орчинд улс орнуудын хоорондын өрсөлдөөнч бай хамтын ажиллагаач бай. Эцсийн дүндээ хүний нөөц, хүний капитал дээр л тулгуурлана. Инженеэр хэлбэл хүмүүс дээр тулгуурлана. Тийм учраас төр засаг улс төрийн хүсэл зориг шийдвэрээрээ дамжуулан хүмүүстэй боддоор хөрөнгө оруулах нь маш чухал. Ялангуяа залуу үедээ хөрөнгө оруулан гэдэг бол Монгол шиг байгалийн баялагтаагаас гадна залуу хүн аль улс орны хувьд үнэхээр асар том давуу тал. Энэ улсад байгаа залуус бол хамгийн чухал баялаг юм аа. Тиймээс тэдэнд зөв чадваруудыг олгох хэрэгтэй. Зөв чадвар гэдэгт мэдээж цахим бичиг үсэг, гадаад хэл, ялангуяа англи хэл орно. Учир нь англи хэл бол дэлхийн иргэн байх нийт төрлийн олон улсын паспорт болсон. Гэхдээ үүгээр тусахгүй. Залуусыг шүүмжлэлтэй сэтгэх чадвартай болгох, худал мэдээлэл ба үннийг ялгах, орчин тойрныхоо нарийн төвөгтэй байдлыг ойлгож сурах чадвартай болгох нь мөн чухал. Энэ бол багшийн үүрэг. Мөн энэ бол сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын гол зорилго. Бас энэ бол шийдвэр гаргагчдын хамгийн чухал хариуцлага гэж би боддог.
Та өмнө нь ЮНЕСКОд ажиллаж байсан. Тэр хугацаанд дэлхийн олон орны боловсролын тогтолцоотой ажилласан. Харин таны бодлоор өнөөдөр улс орнууд хөгжлийн түвшнээсээ үл хамааран ямар нийтлэг сорилттой тулгарч байгаа вэ? Би баг зэрэг тавламаар ЮНЕСКОд өнгөрүүлсэн 8 жилээ дэлхийн боловсролын сайд байсан юм шиг гэж хэлдэг. Учир нь 194 орны сорилт боломжийг ажиглаж сонсож ажиллан гэдэг тийм л мэдрэмж төрүүлдэг. Товчхондоо хэлбэл дэлхийн боловсролын салбарт дахиц гарсан 10 жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр сургуульд хамрагдаж байгаа сурагчдын тоо 100 саяас илүүгээр нэмэгдсэн байна. Энэ бол сайн дэвшил. Гэхдээ өндөр орлоготой орнууд ба дэлхийн өмнөд бүсийн орнуудын хооронд ялгаа тэгш бус байдал одоо ч их хэвээр байгаа. Өнөөдөр боловсролын тогтолцоонуудын өмнө байгаа гол сорилт бол хөрөнгө оруулалт дутмаг байгаа явдал мөн гендрийн ялгаа хэвээр байна. Түүнчлэн боловсролын тогтолцоог шинжлэх, өөрчлөлтийг урьдчилан харж чаддаг болгоход шаардлагатай зөв хэрэгсэл олон газар талах байна. Миний бодлоор цахим сургалт бол олон нийтэд нээлттэй хамтын нийтлэг баялаг байх ёстой. Цахим сургалт зөв шийдлийн нэг хэсэг болж чадвал үнэхээр том ялгаа гаргаж чадна. Гэхдээ үүний зэрэгцээ боловсролыг улс төрийн хилэлцэх асуудлын дээд түвшинд тавих нь бас чухал. ЮНЕСКО яг энэ чиглэлээр ажилладаг. Боловсрал эзэмших эрхийг хамгаалж, боловсралыг хүний суур эрх гэдгийг сурчилдаг. Харин одоо хиймэл оюуны үүрэг, төр засаг технологиг боловсролын системд хэрхэн оруулах вэ гэдэг асуудал дээр гол оролцогчдын шинэ нэвсэл хэрэгтэй болж байна. Үүнд иргэний нийгэм, өөрөөр хэлбэл гэр бүл, эцэг эхчүүд, багш нар, сурагчид, төр засаг, хувийн хөвшил бүгд оролцох ёстой. Бид хамтдаа ийм орчныг л бүрдүүлэх хэрэгтэй. Маш сайхан санаа байна. Тийм ээ. Ирэх жилүүдэд Монгол, Италийн боловсрол болоод судалгааны хамтын ажиллагааг илүү хүчтэй болгох ямар боломж байна гэж та харж байна вэ? Энэ хоёр улс дэлхийн өөр бус нутагт хоорондоо нэлээд бас байрладаг. За хүн ам зүйн хувьд чих хандлага нь ч өөр. Даал бол таны мэдэж байгаачлан харамстай нь хөгширч байгаа нийгэм мөн өндөр орлоготой улс. Харин Монгол улс бол залуу улс. Эдийн засгийн хөгжлийн хувьд хийх ажил их байгаа ч асар их боломжтойгоор. Энэ хоёр улсын хооронд гүүр болж чадах хоёр зүйлийг дуртай. Нэгдүгээрт соёл. Итали Монголын хооронд соёлын урт хугацааны хэлхийн холбоо бий. Би Перушагийн гадаадынхны их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа эх орондоо Итали хэл соёлыг түгээх ажлыг хариуцдаг байсан. Тухайн үед энэ улсад Итали хэлээгээ сурах хэл болгон сонирхож байгаа олон оюутантай уулзах завшаа надад тохиос юм а. Хоёрдугаарт эдийн засгийн хөгжил. Хоёр улс хоёулаа нэг зүйлийг сайн ойлгосон гэж би боддог. Тэр нь судалгаа, инновац, технологи, эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулна гэдэг нь гэрэлтэй ирээдүйн чухал хэсэг юм а. Өнөөдөр бидэнд ийм үнцэнтэй байр суурь мэдээлэл өгсөнд баярлалаа. Хадагтай Жанины, энэ бол таны Монголын боловсролын тогтолцоотой ажиллаж байгаа анхны удаагийн оролцоо бол биш. Тэгвэл энэ удаагийн айлчлалаараа Монголд таны хамгийн их анзаарэгдсэн зүйл юу вэ? Мөн өнөөгийн Монголын боловсролын салбарт та ямар боломжийг харж байна вэ? Миний сэтгэлээр энэ бол асар их боломжтой улс, маш эрч хүчтэй нийгэм байна. Мөн төр засагт одоо ч тодорхой сорилтууд байгааг ойлгож байгаа мэдрэмж надад төрсөн. Тухайлбал хөдөөгийн бүсийн асуудал, хүртээмжийн асуудал, мөн янз бүрийн орон нутгийн иргэдийг нийслэл Улаанбаатартай ижил түвшний боломжинд хүргэх асуудал байна. Гэхдээ би урагштай улс төрийн хүсэл зорилгыг харж байна. Энэ улс байгалийн баялаг залуу хүн амаа түшиглэн бүс нутагтаа төдийгүй бүс нутгасаа дэлхий рүү нөлөө үзүүлэх чухал геополитикийн тоглогч болж чадна гэж би харж байна. Маш их баярлалаа. Ингээд бидний яриа өндөрлөж байна. Өнөөдөр хүрэлцэн ирж боловсролын бодлого, олон улсын хамтын ажиллагаа, танай туршлагын талаар маш үнцэнтэй ойлголтыг хуваалцсанд баярлалаа. Танд Монгол дахь айлчлалын тань хугацаанд амжилтыг хүсье. Хүрсэн баярлалаа.